нийтийн орон бол одоо яг краудфандинг, олон нийтийн оролцоо, олон нийтийн одоо хандив ийм зүйлээс одоо 100% боссон төв байгаа. Тэгээд нийтдээ бол бараг 12,000 гаруй хүмүүсийн одоо оролцоо байдаг. Тэгэхээр энд зөвхөн нөгөө нэг юу гэдгийг мөнгөн хандив тусламжаас гадна одоо барилгын материалч гэдэг юм уу, сайн дурахны оролцооч гэдэг юм уу, одоо маш олон ийм хүмүүсийн хувь нэмэр бол орсон л доо. Тэгэхээр ер нь бол маш одоо олон нийтийн энэ хүчийг дээрэс нь бол одоо нийгэм рүү чиглэсэн одоо энэ урсгалыг бол дунд нь маш сайн одоо менежмент хийж тэ одоо тэр нийгэмдэр бас бид нар асуудлыг шийдэж болдог. Илүү одоо том бүтээн байгуулалт хийж болдгийг харуулсан нэг том жишээ болж байгаа. Зүгээр эргээд харахад бол ерөөсөө айгүй олон тийм төрлийн аргачлал тэ одоо наацхан бид нар одоо юу гэдгийг Facebook-ийн тэр donate button-ыг айгүй ашигласан байна. Тэр юунаас одоо хандив босоодог те маш олон хүмүүс төрсөн өдрөө өнд зориулж хийсэн байна. За тэгэл одоо юу гэдгийг тэр Mobicom-ын тэр юу гихтэлтэй Candy гэж тэгэхэд ч хүмүүс чинь тэр захин мөнгө гэдэг Candy-г ерөөс ашиглаж мэддэггүй байлаа шүү дээ те. Тэгтэл тэрийг бол ингээд яг бодтойгоор мөнгө болгоод тухайн үед бас юу гэдлээ чихрээр хундаам цутгын энэ гэсэн үг мөнгө ингээд ягаад чи санаанд ороод хэлсэн байгаа байхгүй тэрний амар тренд болж болоод одоо Candy чи ингээд мөнгө болоод тэрүүгээр бид нарыг хундаам цутгах мөнгөнд хэрэгэлсэн байхгүй тэгсэн чинь тэр энд ч одоо яг одоо ингээд харуулаас айгүй хөрх маркетинг үг байгаа шүү дээ тэгсэн чи яалтчгүй тэр Candy-гийн захин мөнгөөр бид нар бас хоёр дахь байшингийн хундаамыг цутгасан байхгүй гих мэтийн нэлээд шинэлэг ийм одоо хэлбэрийн аргачлалуудыг бол хэрэгэлсэн байна. За нийгмийн төсөл дээр бол одоо зөв менежмент хийхийн тулд бол нэгдүгээрт бол ялангуяа энэ хандив мөнгө тусламжтай холбоотой ийм одоо ажил дээр бол ерөөсөө санхүүгийн ил тод байдал гэдэг нь зүгээр хамгийн чухал зүйл байдаг. Хоёрдугаарт үйл ажиллагааны ил тод байдал гэдэг өөрөө чухал байдаг. Нээлттэй одоо яг л үнэн байх те. За тэгээд олон нийтийн тэр юг хамталтыг менежмент хийх гэдэг бас өөр аюул том ажил байдаг л да. Одоо юу гэдгийг маш олон хүмүүс энэ дээр чинь хандан те тэр болгон дээр одоо юу гэдгийг тэрийг бас зохицуулна гэдэг. Тэгээ иймэрхүү гурван юм бол нэлээд чухал. 5 сарын 24-ний өдөр болох нийгмийн маркетинг форум дээр ид шидийн орон гэдэг энэ том бүтээн байгууламж хэрхэн одоо 12,000 хүний энэ сайн дурын хүчийг ашиглаж өнөөдөр нийгэмдэр маш том нөлөөллийг үзүүлж одоо нийгмийн томоохон асуудал болсон хүүхдэд тулгамдж байгаа асуудлыг шийдсэн талаар энэ туршлагаасаа хуваалцах болно. Тэгээд нийгмийн маркетингийн форум дээр 5 сарын 24-нд болцгоо.